Эрчим дутагдал, бамбайн дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлтөөс болж үс нь их хэмжээгээр унж, үсний уналт нь эрчимжиж болдог. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ үс уналтын шалтгаанууд болон үс уналтын эсрэг эмчилгээнүүдийн талаар мэдээлэл өгөх болно. Үс уналтын шалтгаанууд нь эрэгтэй эмэгтэй хүний хувьд харилцан ялгаатай байдаг. За өдөрт бүхний үс нь болохоор өдөрт 50-аас 105 орчим үс тогтмол унж идэг. Энэ нь бол хэвийн физиологи гэж үздэг. За эрэгтэй хүний үс уналтын хувьд хэм бол 67-аас 85% дааврын шалтгаанд удамшлын шалтгаанд үс уналт байдаг. За мөн эрчим дутагдал, бамбайн дааврын өөрчлөлтөөс болоод үсний уналт нь эрчимжиж болдог. За эмэгтэй хүний хувьд үс уналт нь эрчим дутагдал, бамбайн дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлтөөс болж үс нь их хэмжээгээр унж, үсний уналт нь эрчимжиж болдог. За эдгээрийн арга хэмжээний хувьд гэх юм бол хүүхний тарилга эмчилгээнүүд байдаг. За энд нь бол PRP эмчилгээ, hair filler тарилга, за мөн үсний уналтын эсрэг лазер эмчилгээнүүд давхар орж идэг байгаа. За PRP эмчилгээний хувьд гэх юм бол үргэлжлүүлэгчийн цусыг аваад центрифугт хийж эргүүлээ. За үүнээс өсөлтийн факторууд ялтас эс, за тэгээд мөн уургуудыг ялгаж аваад хөөх рүү тарих байдлаар хийдэг хөөхний тарилга эмчилгээ гэж явдаг. За эдгээр нь болохоор эсэдийн нөхөн түлжилтийг идэвхжүүлэх, эсэдийг нөхөн сэргээх, болцоонд хэрэгтэй шин тэжээлэг өгөх байдлаар үсний уналтыг багасгаж өгдөг. За PRP эмчилгээний гол онцлог нь үргэлжлүүлэгчийн цуснаас авч хийдэг учраас ямар нэгэн сөрөг нөлөө бол хүндрэл гардаггүйгээр маш том давуу талтай. Дараагийн тарилга нь hair filler тарилга байгаа. Hair filler тарилга нь гиалуроны хүчил болон кератин, за мөн давхар 11 төрлийн өрмөц уураг, за тэгээд эрдэс минералыг агуулдаг нийлмэл тарилгатай бодис тарилгын бүтээгдэхүүн байгаа. За тус тарилгын бүтээгдэхүүн үсний булцууг сэргээх, үсний булцоонд хэрэгтэй шин тэжээлэг өгөх, үсний ургалтыг нь эрчимжүүлж өгдөгөөр маш том давуу талтай. 11 төрлийн өрмөц уураг буюу уургууд нь үсний булцоонд маш хэрэгтэй шин тэжээлж болж өгдөгөөр энэ тарилга нь онцлог давуу талтай. За тарилга эмчилгээнүүдийн хувьд гэх юм бол анхаарах зүйлсийн хувьд тарилга хийлгэсэн өдрөө үсээ угаахгүй байхыг зөвлөдөг. За 3 хоногийн хугацаанд саун, бассейн зэрэгт орохгүй байхыг зөвлөдөг байгаа. За үс уналтын эсрэг Smart Lax буюу лазер эмчилгээ байдаг. За лазер эмчилгээ нь богино урттай лазер болон хэд улаан туяаг ашиглаж толгой хөөх хэсгийг арьс хэсгийн эсийн хуваагдлыг нэмэгдүүлэх, за бичил цусны эргэлтийг нэмэгдүүлэх, за мөн тарилгын бүтээгдэхүүнийг хөөх рүү бүрэн шингээх бүр нөлөө үзүүлдэгээрээ онцлог давуу талтай байдаг. За тус лазер нь эсийн митохондорт лазерын шингэснээр их хэмжээний энерги ялгараад тус ялгарсан энерги нь эсийн хуваагдлыг нэмэгдүүлж өгдөг. Ингэснээр булцуу маш эрчимтэйгээр сэргэж тэжээлээр хангагддгаар энэ лазерын давуу талтай байдаг. За лазер эмчилгээнд бол ямар нэгэн сөрөг нөлөө болон хүндрэл бол маш багатай байдаг. Лазер эмчилгээнд сууж явах тухайн цаг мөчид бага зэргийн захтнах зөөр илэрч болдог. Жирэмсэн эхчүүд мөн хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүстээр эсрэг заалттай, дархлаа дарангуулж байгаа эмчилгээ хийгддэг хүмүүст эсрэг заалттай байдаг. Ер нь бол бүх хүүхний тарилга эмчилгээнүүдийг 16-аас дээш насны хүмүүст илүү их зөвлөдөг. Доош насны хүмүүст яагаад зөвлөдөг вэ гэвэл өсөлтийн процесс, бодис солилцооны эрчимжилтээс болоод өснүүд нь унж болдог. Тийм учраас аяанда гайгүй болно гэж үздэг учраас зөвлөдөггүй байгаа. Миний түрүүнд дурдсан шалтгаануудын эсрэг заавал шинжилгээнүүдийг өгж, тус шалтгаануудын эсрэг заавал эмчилгээ хийх шаардлагатай. Үүн дээр эцсийн шинжилгээг заавал өгөх ёстой, бамбайн дааврын шинжилгээг өгөх ёстой. За тэгээ эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээг заавал өгөхийг зөвлөдөг байгаа.